Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн бага ангийн багш Шивлаа байна. Миний хэрэгжүүлсэн бичил төслийн нэр бид ирээдүйн эзэд. Бичил төслийн маань зорилго нь багш, сурагч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 3 харилцан бие биенээсээ суралцаж хөгжих юм аа. Альваа зүйлд эерэг сүрэг талтай байдагтай адил хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцахад эерэг тал нь хэл яриа хөгжих, биеэ авч явах байдал сайжрах, нийгэмших, хөгжих явцад нь эерэг сайн талтай. Сөрөг тал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ихэвчлэн ганцаарчлан ажиллах шаардлагатай байдаг учраас сурагчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн аль нэг нь орхигдох тал байдаг. 6 жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ажиллах хугацаанд ажиглалт судалгаа хийсний үр дүнд ерөнхий боловсролын сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг улам сайн хөгжүүлэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ажиллаж байгаа багшийг улам чадваржуулан хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан үндэсний жишг хөтөлбөртэй болох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирсон үнэлгээний журамтай болох. Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бүлэв нээн ажилуулах гэсэн 4 боломж байна гэж үзэж байна. Би хамтдаа